Амархан сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулж буй Баян гүлгийчүүд дуулж байна. Дууны уралдаант контент, ТV контент маань дараагийн дугаараар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн маань дугаарт оролцох эрхэм дуучдынхаа гайхамшигтай үзүүлбэрийг бүгдээрээ тавтай сууж тухлан болгооцгоно. Өнөөдөр малчин телевизийн маань зохион байгуулж байгаа энэхүү нэгдүгээр шатны 11 дахь оролцогчийг би та бүхнийхээ өмнө хүндэтгэлтэйгээр урьхад бэлэн болж байна. Өнөөдрийн уралдааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Билэгт. Мөн өнөөдрийн уралдааны шүүгчээр ажиллаж буй Баян гүлгийн аймгийн хөгжим драмын театрын госол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гац зодонт дууны багш эрхэм Авшихрын Канат. Болорцом 2017 яруу найргийн том наадмын маань ялагч Гран-при эзэн Болорцомын эзэн яруу найрагч сэтгүүлч Борхүүгийн Бацаахан нар энхүү шүүн тунгаахад бэлэн болоод байна. За ингээд өндөр сайхан сүрлэг уулсын нутаг, өргөн их голын нутаг, тунмал сайхан нууруудын нутаг, ачаадд толбо хурган нууруудын маань гайхамшиг мэлмрэн дээр амьдран байдаг Баян гүлгийчүүд Казахтва, Уранхай, Дөрвөд түмэн инхүү Наврузын баяраараа Монгол түмэндээ дуу хураа хүргэн өрсөлдөж байгаа. Энэ уралдааны дараагийн оролцогчийг та бүхнийхээ өмнө өрн зарлахад бэлэн болоод байна. Муратын Жанибек таныг тайцдан урьж байна. Улаан хусмаас оролцож байгаа малчин ардын дуугаараа инхүү үзэгч түмнийг байлдан дагуулахад бэлэн болсон байна. Муратын Жанибек. Ханаас гарч ирж вэ? Тэндээс үү? Бисмилlah. Йоо, цочоочлаа. Эндээс гарч ирдэг үлээ те. За ингээд Жанибектэй амжилт хүсье. Гайхалтай дууг сонсцгоё бүгдээрээ. За самбасгано. Ассаламу алейкум. Миний урдайт нанам халагана жоргатай. Азахин ардан дуу жоргатай. Sokan ben kara temir dey 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 jor
заулашай оралыңның барындай ойнада күн қайтайланып келмейді өткен өмір жорғатай решманнатай қызылдан бордатай айдай құрбым заулашай. Баяр үргээ. Казак ардын дуу Жороо морминэ гэдэг дуу байна. Жоргатай гэдэг бол тийм сайхан үг. Манай казак түмний дунд түгээн дэлгэрсэн гайхамшигтай дууг бол Жанбек дүү маань дууллаа. Тэгээд ямар шүү дуулсныг канат багшаас эхлээд хэлье да. Ассаламуалейкум бауырым. Вағалейкум ассалам. Баяр хүргэе. Яста сайхан сингэлсэн ган холоод хөөгд байна. Янзын сайхан холоод хөөгд байна. Ганцхан зарим эхлэлтэй үг нь дутуу хэлэх хөгжмөөс хоосорж орох тиймэрхүү баг зэрэг дутагдал харагдаад байна. Тэгээд тайзан дээр сайхан чөлөөтэй зогсох жоохон тиймэрхүү байна. Мэргэжлийн улсуудаас тайзанд орж гарах тайзны соёлыг бас асуугаараа. Амжилт хүсье. Янзын сайхан дуулаа. Амжилт хүсье. Бишээ сая ардын дуу сонгороо. За баярлалаа. Дараагийн шатанд болж өгвөл. За баяр үргээ сайхан дууллаа. Ер нь тайзаа эзэмдэж үзэгчдтэйгээ харилцаж чаддаг хүн байна. Тэгээд энэ сайхан өв соёлоод хийж яваад улам их амжилт хүсье. Дараагийн шатандаа илүү их өртөө ихтэй бардам орж ирээрээ. За баярлалаа. За Жанбек хоёр талд сая юу вэ? Хоёр мор байсан үгүй юу? Хоёр талд чинь тэр мороо тайгаа ядлаа гэсэн. Хоёр тийшээгээл нааша харж дуулнаа. Энэ сайхан хоолойтой ийм сайхан залууч нааша энэ хүмүүсээ хүндэлж ер нь дараагийн манай хүмүүс сайхан анзаараарай. Хоёр жавжруу битээ хараарай. Хоёр шанаараа харахаар айгу муухай харагддаг. Сая л ерөөсөө тэр эмээл нэн талд мор нэн талд байх шиг байна тийм ээ. Тэр хоёр юмд хайгаад явчих шиг боллоо. Тэгээд эхлэхдээ алдаад байна шүү дээ. Яг бадаг эхлэх болгонд анзаарчихсаар яг багш шиг тийм. Тэгэхээр манай дуучид маань дуулахтаа ерөнхийдөө наашаага гоё үзэгч түмний хүндлээд наашаага тэр тэр хоёр талд байгаа хүн бол хамаа авахгүй. Наашаагаа сага хараад дуулаарай. Тэгвэл нөгөө зурагтаар гарч гоё сайхан харагдана. Хоёр тийшээ харахаар нэг юм хайгаад газар юм алдчихсан юм шиг тэрийг ингээ хайгаад байгаа юм шиг харагддаг байхгүй юу? За. Тэгээ тайзны юу соёлын тараа манай театрын хүмүүсээс бас сайхан зөвлөгөө аваарай манай хүмүүс. За амжилт хүсье. За баярлалаа. Жанбектай амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. Дэмжигч Казак хоолны тансаг амт Тата орчин Дарига ресторан. Ассаламу алейкум барша баярны халка. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Улаанхус сумаас оролцож байна. Намайг Жанибек гэдэг. Би өөрөө малчин хүн болохоор Жаргатай гэдэг дуу сонгон дуулсан. Энэ дуу маань морины тухай дуу. Би өөрөө малчин хүн болохоор адуунд хайртай. Энэ уралдаанд ороход багш байгаагүй учраас өөрөө бэлдэж оролцсон. Сайн дуулсан гэж бодохгүй байна. Анхудаа ийм том тайзан дээр гарч үзлээ. Маш их баяртай байна. Ингээд нутгийн цонголондоо Наамарзын баярын мэндийг хүргэе. Жақсы. Мынау қазақтың ұлттық мерекесі Наурыз мейрамдарыңызбен баршалығыңызды қызу құттықтаймын. Дэмжигч Тавбог центр. Зочид бодол бодолдааны төв. Дараагийн оролцогчоо би тайзнаа өрмөр байна. Ингээд буянт сумын оролцогч, буянт сумаас оролцож байгаа аймгийн алдар туяач тогтхын сайн бэлэг гэдэг эрхэм ах маань Ураанхай ардын сайхан уртын дууга бас Монголынхон төмөн олон үзэгчдтэй Казак түмний Наурзын баярын мэндийг хүргэхэд бэлэн болоод байна. Ингээд цэнхэр дээлтэй нас хэвийсэн мөртлөө залуучуудтай цуг өрсөлдөж байгаа эрхэм ахыгаан халуун гараа талтаар бүгдээрээ угтан авцгаая. За та бүхэнд өнөөдрийн намар мөнгөйгати. Надыг одоо сайн мэд гэдэг. Буянт сумын урдаар байгат малчин. Одоо 58 59 настай насаараа мал бодоод энэ дуунд явж байгаа. Та бүхэнд Ураанхай уртын дуу гүн өнгөтэй зэр гэдэг дуугаар
орё гэж байна. Мөнгөта зэрдэ Аханорто
За баярлалаа. Сайн билэг ахаа. Сайхан байна. Монголын баруун хязгаараа Баян Гэлгийн нутаг Чингис хааны их өрлгүүд болсон Зэлэм Сүбэдэ баатруудын сүнс амьдралын сайхан босох шиг, хэмэр босох шиг сайхан дуу дууллаа. Ураанхай уртын дуу гэдэг бол өөрийн ая дантай энэ гайхамшигтай дууг бүтэн бадгаар нь бүтэн дуулсан, ардынхан өв соёлыг тээсэн эрхэм оролцогч таньдаа бас урт удаа наслахыг хүсэн өрөөгөөд хоёулаа шүүгчдийнхаа сэтгэлийг сонсё. За сайн байна уу? Сайн билэг хаа баяр хүргэе. Өнг маш гоё. Энэ та ураанхай яг уламжлалт арга барилаар нь дуулж байна. Хинээс сурсан бай? Ямар хүнээс сурсан бай? Угаасаа техникээс одоо манай настан буурлууд одоо ингээл ингээд дуулаад байдаг байсан. Энийг л ингээд сурсан л да. Яг нөгөө өвлөж сурсан хүн байгаа юу? Тэ өвлөж ингээд сурсан. Манайхна одоо энэ дуугыг бол одоо энэ манай одоо суманд бол одоо надаас 70-40 настай одоо нэг ган тулга гэдэг хүн байдаг. Энэ хүнээс л бол охин гэж сурсан да. Манай хатам аав маань болохоор ураанхай хүн байдгийг. Гэр бүлийн маань хүн өөлд уртын дуу судлаач докторант Батохтох гэж бүсгүй байгаа. Би ураанхай өөлд дууг айгүй их сонсдог. Яг таны ингээд сая сонсохоор өнгө нь айгүй гоё байна. Энэ бол яг гүн өнгөтэй зээрд гэдэг энэ дуу бол бас учиртай байдаг гэсэн. Энэ гүн өнгөтэй зээрд бол яг одоо ах нартайгаа сайхан ингээд одоо нөгөө одоо бүх архитектурын дээжээр ах нартайгаа найрлаж байгаа. Одоо дүүнэртэйгээ найрлахын өрөөлөөр золгосон одоо ийм л учиртай юм да. Тий. Энийг нөгөө үгийг би мэднэ. Тэгээд нөгөө хамгийн гол нь хамгийн миний эндээс олж авсан зүйл гэвэл яг тийм та яг нөгөө уламжлалт яг тэр аялгуугаар нь дууллаа. Хамгийн сайхан байна. Ийм зүйлд бид нар энд ирж хайж яваа. Гоожуулна гэж дуулдаг да. Энийг бол гоожуулна гэдэг бол одоо бид бол гоожуулна гэж дуулнаа одоо нөгөө аюугаар шунанхаа гэдэг үлээ. Тэгэд яг бидний нуранхан дуугаа бол ядангуяа утаага бол дандаа зүгээр намуун зүгээр гоожуулж онцон тийм л байдаг. Ер нь өөлд өрөнхай дуунууд тэгдэг гоё өндөр алтай нутаг тийм ээ. Ерөнхийдөө яг ингээд даваа өгсөж байгаа юм шиг ингэж дуулдаг л да. Маш гоё байна. Хамгийн гоё сайхан өнгөтэй гоё яг гоё уламжлалт яг тэр сайхан өөлд ураанхай уртын дуу дууллаа. Энэ сайхан өвийг сонсгосон чихийн сонрын минь мэлаасан танд маш их баярлалаа. За баярлалаа. Эрхэм шүүгч Ханат. Сар шиндээ сайхан шинэлсэн үү? Сайхан. За танд энэ ийм өвөл уламжлалаа бидээ тээж энэ олон түмний хүртэл болгож чадах их баяртай байна. Баярлалаа. Би ч гэсэн ураанхай уртын дуу анх удаа сонсож байна. Зарим улсууд дуулжд байдаг гэхдээ өнгөнүүд нь янз янз говьсон тэгж дуулдаг байсан. Таны сайн манай дүүгийн хэлдэг шигээс тэгш өнгөн дээр сайхан дуулж байна. Энэ бол танд шав төрүүлж байгаа юу? Яг одоо шав одоо манай одоо шав гişүний багшд байгаа л да энд. Тийм үү. Багшд одоо энэ сууж ашиг нь одоо бас гарах байх одоо 70-40 настай. За баярлалаа. За танд эрүүлийн сайн сайхныг хүсье. Урлагийн янжлхан бурхан ивэх болтугай гэж хэлье танд. За баярлалаа. Бацаах яран нарич. За гоё байна. Танаар бахархаж байна. Тэгээ энэ их өвөө тээж одоо шав төрүүлж энэ өвөө бас өвлүүлж үлдээгээрээ гэж захья. Танд амжилт хүсье. Гоё байна. Бацаах яран нарич сая бол шүлэг бодогцсноо ер нь. Шүлэг бодогдохоор байлээ те. Үнэхээр ярих юм байхгүй. Баярлалаа. За ингэ сайн бэлэг ахтай. Баярлалаа. Урт удаа наслахыг хүсье өрөө. Танд амжилт хүсье. Дэмжигч Баян Өлгийн STY Баян Өлгийн аймгийн социал демократ Монголын залуучуудын холбоо. Ми Баян Өлгийн аймгийн бүнцэн Мөрөдөрбагийн малчин сайн байд гэдэг хүн байна. Аймгийн алдар тояч 58 настай. Та энэ Баян Өлгийн дүүлжааны оролцож байгаа та маш туулийн баяртай байна. Би ураанхайдын уртын дуу гүн өнгөтэй зээрд гэдэг дуугаар орсон. За шүүгчд бол яхаа сайхан хүлээж авлаа. Би бас ийм бол одоо би бол одоо өлгийнхаа нутгийнхаа энэ юун дээр бас ирээд энэ дээр ингэж оролцож байгаа энэ ундаа бол бас их өөртөө бол таларч байна. Тэгээд одоо энэ ах нарч байна, эгч нарч байна, дүү нарч байна, хүүхдүүч байх шиг байна. Эднэртэйгээ хамтдаа сайхан нэг өдрийг
энэ ууланд оролцож байгаа энэ л одоо ерөөсөн дуудаа. За одоо ирж буй гал мөрөнжидийнхаа энэ сан босгон дээр бид одоо ингээд сар шинийг ингээд энэ тэгээд одоо ингээд сар шинтэйгээ залгаалуудаа манай одоо ингээд нарны баяр наврозын баяр гэдэг одоо манай хөл одоо ингээд эхэлж байна. Сайхан баярлалаа л гэж яриа да. Нутгийн зам олондоо одоо ингээд баярын мэнд хүргэе. Дэмжигч Казах үндэсний хувцас урлалын Асал Мура компани. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний өв соёлын түгээндэд ирүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулж буй баян үлгийчүүд дуулж байна гэж энэ сайхан төсөл, энэ сайхан контент уралдаа маань үргэлжилж байна. Ингээд дараагийн оролцогчийг та бүхнийхээ өмнө өрн залхахад бэлэн болоод байна. Баян үлгийн аймгийн Цэнгэл сумаас оролцож буй бизнес эрхлэгч эрхэм хүндэт Элтай гэж одоо шилжүүлсэн залуу маань тайзан дээр тайзыг дөргиоход бэлэн болоод байна. Энэ дээр байгаа дууны нэрийг харахад бол нэлээд дөргио дуу казакуудын хамгийн хайрлаж дурладаг дууг дуулахад бэлэн болсон байна. Шүүгчд гой дөргиход бэлэн үү? Билээ. Манай шүүгчд жоохон бас юу суугаад шүү жоохон гой задаа байгаараа гэж бас хүсмээр байна. Гой задаа байцгаа энэ тэмцээний маань одоо үзэгчд олон одоо Монгол орон даяар үзэж байгаа учраас ингээд манай шүүгчд бас гоё сэтгэлийн юугаа өшөө гоё илэрхийлээрэй гэж хэлмээр байна. Ингээд оролцогч Элтай таныг урьж байна. Сайн байцгаана уу? Би Баян-Улгийн аймгийн Цэнгэл сумаас оролцож байгаа. Тавсрын Элтай гэдэг оролцож байгаа. Та бүхний өмнө Казах түмний ардын дуу би Ойдай хэмээх дууга өргөн барья. Талан болгоно. Өзім арзан болсам бол сөзім қымбат беу айдай. Бекер қарап отырған жараспайды. Өлең сөзбен бастайын аз насихат беу айдай. Былтырғыммен биылғай қолда жоқтың қиын ай. Ұстараның жүзінде аударылған дүние ай. Жүрушедік той-тойлай жібек белбеу бір байлай. Әде іздеп келгенде сөйлесейік ыңғайлай. Қаламасам қолыма қарысады. Бәсекеде қош жүйрік жарысады беу айда. Жүйрік жайын беу құрбан білмеушімен. Біреу озып біреулер қалысады беу айдай. Былтырғыммен биылғай қолда жоқтың қиын ай. Ұстараның жүзіндей аударылған дүние ай. Жүрушедік той-тойлай жібек белбеу бір байлай. Әде іздеп келгенде сөйлесейік ыңғайлай. Ададаши! Былтырғыммен биылғай қолда жоқтың қиын ай. Ұстараның жүзіндей аударылған дүние ай. Жүрушедік той-тойлай жібек белбеу бір байлай. Әде іздеп келгенде сөйлесейік ыңғайлай. Былтырғыммен биылғай қолда жоқтың қиын ай. Ұстараның жүзіндей аударылған дүние ай. Жүрушедік той-тойлай жібек белбеу бір байлай. Әде іздеп келгенде сөйлесейік ыңғайлай. Бай өлкеге келгенде сөйлесейік ыңғайлай. Hey! Аба! Аба! Шапте! Вау.
Энэ хөтлөгч нь ер нь би энэ тэмцээн эхэлснээс хойш ингэж гарч ирээгүй. Хамгийн хайртай дуу маань. Үнэхээр дөргөө дуу. Би амар хайртай дуу маань. Тэгээ гараад ирлээ. Зураглаач нар, шүүгч нар өршөөгөрөө. Гэхдээ Ялтай миний дуу бол айгүй сайхан дууллаа. Өшөө дөргөөсөн бол бас гоё. Ах нь бол бүр өөр бүжиг хийх гэжсэн. Чи тэгээ жоох хайгаадах. За ингээд Ялтай дүүдээ шүүгчдийнхаа сонсъё. Ер нь ардын дуу сайхан хэмнэлтэй янзын сайхан дуу сонгосон байна. Ер дуугийг амилуулж дуулахын тулд хүн өөрийнхөө биеийг тэр хөгжим дотор орж, үгэн дотор орж тэр хөгжмөр дуугаар хүн амьдрах ёстой байхгүй юу? Чи зөв амаараа дуулаад байна. Би эргэтэн чирээсээ тэрийг хосроод байна. Тийм учраас ер сайхан дуулж байна. Ардын дууг иймэрхүү задгаа хоолоор дуулдаг. Энэ нэг үгээр хэлбэл бахалж дуулахад бас өөр жанр руу шилжчихдэг байхгүй юу? Тийм учраас танд баяр хүргэе. Нэгдүгээр. Хоёрдугаар дараагийн шатанд үлдэх юм бол эндээс та хэмнэл сайта үгийн тод хэллэг сайта тийм сайхан дуу сонгороо. Залуу хүн бай. Ёстой янзыг галж бадрах хэрэгтэй байхгүй нааш. Зөв. Галтай байгаарай гэж шүү. Амжилт хүсье. За, бацаахан шүүгч. За баяр хүргэе. Гоё дуулдаг зул байна. Үгүй одоо хэдий үгийг мэдэхгүй ч гэсэн ямар ч хэсэн наашаа маш гоё тод хэлж өгч байна. Дараагийн шатанда хангал залуу бүр гэдгийн хагшааныг л нэг мэдрүүлсэн гоё омгсон дуутай орж ирээрээ. Амжилт хүсье. За Ялтайда баярлалаа. Ерөнхий шүүгч Бэлэгтэй. За би ч нэг л юм асуудаг юм да. Юуны тухай дуу вэ? Энэ найрын тухай, баярын тухай дуу. Тийм баха ер нь нэг тийм яг тэр нэг зөв үү? Тэр яг чи яг нөгөө нэг найр дуусаад хүмүүс гоё халдаг шүү дээ. Татаад яг тэр үеийн мэдрэмжээр дуулж байна. Манай Казаки ардын дисконы дуу байхгүй юу? Тийм. Найр дундаа ороод хатгаалцсан байгаа. Яг тэгээд би сая чамайг тэндээс гарч ирэхээр анзаарлаа л да. Яг энэ ер нь яг ийм чиглэлийн дуу байна. Тэгвэл энэ дууг дуулахын тулд мэдөө өөрийгөө сайн бэлдээрэй. Яг нөгөө биеийн хэлэмж өгж байгаа нөгөө өгөгдөл нь амар гоё өгсөй бүр ингээд. Тийм ээ? Ах нь бол яг би чи дээл өмсөө сууж байгаа болохоос яг би чи энэ чиглэлтэй хүн байхгүй юу. Одоо л энэ ард шүүгч хийгээ дээл өмсөө суугаад болохоос би чи уулын жинхэнэ нөгөө pop чиглэлийн дуучин. Тэгэхээр яг мэдээ юу гоё тийм дөргөө гоё. Залуу хүн шүү дээ. Тэг дуулаарай заяа. Дахиад дараагийн шатанд тэнцвэл. За баярлалаа. Ялтай дүү бол дуу сонголт бол гоё байна. Царай зүс гоё байна. Ямар гоё цэвэрхэн казак залуугийн дүр төрх өнөөдөр Монголын ард түмэнд дуугаан хүргэж байгааг бас бид харж байна. Тэгээд дүүдээ сайн сайхныг хүсье. Баярлалаа мэдээ. Амжилт хүсье. Болдраган мен билгай колдар жохтон хина. Гоё дөө тий. Нэг алга ташчаа штэ хөрхи. Одоо нэг хөтлөгч бас жоохон ядрын штэ. Та нар бас жоохон дэмжээд хэдүүлээ бие биенээ дэмжээд алга ташаад явах нь зөв байхгүй юу? Дэмжигч эрүүл мэндийн бүтээгдэхүүн хар үрийн тосны албан ёсны борлуулагч Алхадия компани. Намайг Ялтай гэдэг би Баян аймгийн Цингэл сумаас оролцож байгаа. Би энэ юун дээр уралдаанд оролцож байгаад баяртай байна. За миний аав 30 хүн байсан. Тэгээд би Казак ард түмний дуу Бивойда хэмээн дуугаад уулзсан. Жохон тогтолцсон тэр юун тайзан дээр тийм юм болцсон. Тэгээд жоохон сандраад энд Килвжидгийн Казахтан ултх мэрэгээс Навруз мэрэгээс гутуулсан, улус он болсон, ах мул болсон. Дэмжигч чанартай хэвлэл шуурхай үйлчлэгээ хүргэгч Monlois компани. Баян хөлгөчүүд уулж байна. Энэхүү сайхан уралдаанд шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Эрхэм хүндэт үзэгчтэй. Одоо ингээд баян хөлгөчүүд уулж байна. Уралдааны маань дараагийн оролцогч 1-р шатны 11, 12, 13, 14 дахь оролцогч буюу Шаманы Давлет ханыг урьж байна. Улаанхус сумаас оролцож байгаа. Бүх ард түмний урлагийн наадмын алтан медаль, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Давлет хан маань та бүхэндээ Алтай сүрлэг улсыг Агаашай Алтай дуугараа гайхамшигтайгаар хүрэхэд бэлэн болсон байна. Таалан болгоно уу? Та бүхэндээ өнөөдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За миний би Баян аймгийн Улаанхус сумаас хөрсөн ирээд оролцож байна. Жаманы Давлет хан байна.
Аңар салқын ағажай алатайдай жер қайдай Аяр көшіп шет жайына За баярлалаа. Казакууд гэдэг энэ сайхан нүүдэлчд бол яахын аргагүй Алтай сүрлэг улсынхаа ар өвөр билээр өвөг дээдсээсээ эхлэн нутаглаж байдаг Оросын холбооны улсын казакууд, бүгд найрамдах Казахстан улсын казакууд, бүгд найрамдах Хятад улсын казакууд, бүгд найрамдах Монгол улсын маань казакууд ингээд Алтай сүрлэг улсаа тойроод Алтай энэ улсаа дуулаад байгаа ийм утгатай дууг сая дууллаа. Өнөөдөр Монгол оронд минь албан ёсоор ЮНЕСКОд бүртгүүлсэн Монгол орны албан ёсны баяр болж байгаа Наврузын баярт бол яахын аргагүй Монголын Алтай казакууд Алтайгаан дуулсан гайхамшигтай дуу хүргэсэн эрхэм хүмүүндээ үзэгч түмнийхээ өмнөөс болон нийт оролцогчдын өмнөөс бас халуун баярыг хүргэн шүүгчдийн сэтгэлдлийг сонсъё. За сайн байна уу миний дуу. За сайн байна уу? Энэ Алтай дуугаа дууг бол манай казак түмэнд мэддэг хүн гэж бадаг. Бүгдээрээ мэддэг. Энэ миний бодсноор бол энэ дууг жоохон татсхийгээд зарим газар жоохон урагшаа ингэж нэг өөр хэлбэр дууны нуглаануудыг сайн гаргаж өгөх хэрэгтэй. Зүгээр нэг л хэм дээр ингэж зур да зарим газар өндөр хэмжээнд гардаг сайхан дуулж өг. Доош ордог дээр сайхан авж өг. Шөө сайхан сэтгэлээрээ сайн дуулж өг. Нэг л хэм байж болохгүй. Чи яагаад би ингэж хэлж ийм гэвэл чи ерөөсөө тайзан дээр гарч олон түмний өмнө гарч дуулж байсан уран бүтээлч хүн учраас ингэж хэлж байгаа юм. Мэржлийн хэмжээнд биш гэсэн ерөөсөө тэр мэржлийн хэмжээнд хүрэх хэрэгтэй. Тэгж дуулж байж хэмээн энэ дуу бол ард түмний сайн хүр тэмжтэй байдаг. Тэгэд домборныхаа сокотыг бас тааруулж хэмлээ сайн аваарай. Зарим газарт нь чи нэг сонсоор Казахстаны дуулж аваад дууд байгаа шүү дээ. Манай мэржлийн улсууд тийм учраас амжилт төсөй дараагийн шатанд төлдөг ишээ сайн дууга сонгороо. Холоо тэмбэр сайн байна. Баяр хүргье. За баярлалаа. За энэ сайхан өвөө тээж яваа. Өвөө бусдад үгээж яваа. Танд баяр хүргье. Өвөө хошид өвлүүлж яваарэ. Амжилт хүсье. За баярлалаа. Танд амжилт хүсье. Бидний уралдааныг баян үлгийчүүд дуулж байна гэж Наврузын баяр зориулсан малчин телевизээс зохион байгуулж байгаа уралдаанд оролцож сэтгэл гаргаж цаг гаргасан танд бас амжилтыг хүсье. Баярлалаа танд. За баярлалаа төвд. За. Ястай мундаг оролцогч биш тэр ганцаархан алгадагшаа тэндэг оролцогч баярлалаа. Дэмжигч барилгын зураг төслийн AECH компани. За миний би Баян-Улгийн аймгийн Улаан Хусмын иргэн Жамааны Давлет хаан нягтлан бодгоч мэргэжилтэй хуваараа бизнес эрхэлдэг. Одоо харваагаасаа ардын яз урлагаар Монгол Улсын бүх ард түмний урлагийн их наадамд, баруун бүсийн бүх ард түмний урлагийн их наадамд орсож байсан түүхтэй олон мянган уран сайханчдын дунд гавьяатуудын хамт өөрийн авьяас биелгээ дайшлж байсан уран сайханч юм аа. За миний урлагт явж байсан авьяас чадварыг өргөнөөр дэмжиж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны сул тэмдгээр шагнагдсан байдаг. Казахстан улс, Хятад улсад, Орос улсад энэ ардын яз урлагаар
Монголын нэр төрийг хамгаалж Казах түмний хоёрхан уцастаа хонгор домбор тоогоороо ард түмнийг байрлуулж байсан юм аа. За би одоо энэ Алтайн нутаг Алтай манай монголчууд Казах ард түмэн нөөдлчин ард түмэн Эрдэнэс уламжуулсан төг соёлоо өвлөн дэдэлж хойчид өвлүүлэг ард түмэн бидний ардын урлаг гэдэг шин том урлаг учраас өвгдөссөөс өвлөгдсөн ардын дуугаараа бахархаж Агажай Алтай дуугаар сая би тэмцээнд оролцсон шүүгчд маань сайхан хүлээж авлаа. Энэ Казах домборч нь ер нь бүх хөгжмөд хойлж нийлж шатдаг хөгжим байхгүй онцлогтой. За одоо ярьж байгаа Казах түмэнд Наурзын баярын мэндийг дэвшүүлээ. Тав хүн элгэрэн галан төрлөд төвшин амгалан байхын эзэтэй сайхан өрөөлөг дэвшүүлж улс он болсон ах мол болсон гэд өрөөл дэвшүүлээ. Ингээд дараагийн эрхэм хүнийг урьж байна. Өнөөдрийн дугаарын 5 дахь оролцогч, өнөөдрийн дугаар 4 оролцогч маань сая та бүхэндээ шүүгчдээ өөрсдийгөө үзэгчдээ дуугаан хүргэлээ. Ингээд өнөөдрийн дугаарын сүүлчийн оролцогч болох Караа Ташгаан Улаанхус сумаас оролцож байгаа зургийн багш мэрэгжилтэй залуу маань мөн адилхан Казакийн ард түмний дунд одоо бидний одоо бахархал болсон Бержан сал тийм ээ Хурмаан газ гэдэг бид Казакийн ард түмний одоо түүхэн нийгмийн зүтгэлтнүүд соён гэгэрүүдэгчдийн бас гайхамшигтай бүтээлүүд энэ оролцогчоос гарч байгаа бол өнөөдөр Бержан сал хэмээх гайхамшигтай соён гэгэрүүдэгчийн гайхамшигтай бүтээл одоо 10 хуруу гэж одоо орчуулж болно. Он савсах гэж сайхан тэр ардын одоо дууг та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд Караа Ташгаан дүүдээ амжилтыг хүсье. Buraumenен kelmeyde sözüyesi kuramenen Göldengen beşeşektey gayran jasta kelmeyde ayağa Kaylanıp sıraumenен Он саусағын бір баспай, жүрмін қалай жер баспай, шиын тойдың ішінде ән салушы осылай Сорасаң төрт момынның жүрегімін 300-дің алғыстаған тұйғынымын Бас демес, аяқ демес осы күн қау Ноқтаның ақау Жуан саға буынының ай-гей-гей-гей-гей-гей-гай Он саусағын бір баспай, жүрмін қалай жер баспай Шиын тойдың ішінде ән салушы осылай гей-гей-гей-гей-гей-гей Келгенде сөз жиесі іркілмеймін жорғадай жолға салған бүлкілдеймін Келгенде мына жасқа кәрілік жеңіп Секілдің ақау Ақ бас тура күркілдеймін ай-гей-гей-гей-гей-гей-гей Ал он сау
саусағын бір баспай жүрмін қалай ер баспай жиын тойдың ішінде ән салушы мұсылай гай. За баярлалаа. Хараачхан дүү маань түрүү хэлсэн Бержан сал гэж казакийн соёнгийн гэрүүлж гайхамшигтай хүний ардын болж бидний амнаас ам дамжигдан өвлөвчж ирсэн эрхэм бүтээлийг толилуулаа. Шүүгчдийн сэтгэлийг сонсъё. За сайн өмнө дөө. За энэ дүүг бол дууг манай театрын Жанатбек гэж соёлын төвөргөний ажилтан миний шав баритонодод маш сайн дуулдаг. Түрүүн анги дээр багтаж тань хэлж байсан тийм ээ. Зарим өнгөнүүд зарим өгний хэлдэг өнүүд ноотнуудыг маш яарад байна. Энийг сайн хөрвөхийн тулд сайн амьсган дээр сайн тулж байж ярамыг сайхан дуулж өгөөрэй. Дээд өнгөн дээр жоохон өнгөч жоохон говь ихэ тийм учраас дээд өнгөнүүдийг бүх хүчээ амьсгаагаа сайн авч дуулаарай. Сайхан хувцалсан байна. Янзын сайхан хувцалсан байна. Тайзны яг иймэрхүү бэлтгэлтэй ирэхээр баяр хүргэе. Амжилт хүсье залуу хүн байна. Амжилт хүсье. За тайзны соёл зэрэгтэйгээ харилцаа дуулж буй өөртөө ихтэй байдал баяр хүргэе. Дараагийн илүү гоё дуулж олж ирээрээ. Өөрөөс чи илүү юм хүлээе. За баярлалаа. За бүгдээ энэ сайхан дууны төлөө нэг сайхан алгадашээ. Гоё биш тийм ээ. Яг энэ залууг дуулж явах надад бол яг тэр өндөр сүрлэг алтай нутаг яг харагдлаа. Аюу гоё. Тембэр өнгө аюу гоё тэгшхэн байна. Домбор ийм гоё хөг ийм гоё эрч хүчтэй байдаг үлээ тийм ээ. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Аюу гоё биш тийм домбор ийм л гоё. Ийм л юм хүсэж байсан би. Баяр хүргэе. За дараагийн шатан тэмцэл өшөө сайхан уран бүтээлийг бид бүхний сонрыг мэлгаарай гэж ерөөё. За баярлалаа. Үнэхээр казак сэргэлэн сайхан цовоо залуугийн дүр төрхийг гаргаж чадсан бас амжилттайгаар өөрийнхөө дууг хүргэж чадсан шүүгчдийнхаа сэтгэлд бас хүрж явах шиг байна. Гурван шүүгч нэлээд гоё дүн өгж гин гэж би харж байна. Тэгээд магадгүй ер нь дараагийн шат руу бараг явчуудаа л гэж харагдаад байна. Гэхдээ одоо би мэдэхгүй энэ шүүгчдэр чи ингээд заримдаа гоё ярьж байгаад унгацсан байдаг. Тэгээд тэхгүй байх гэж бодож байна. Одоо өөрсдөө л мэддэг. Хараачхан дүүдээ баярлалаа. Тэгээд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Казак өв соёлоо үргэлж дээдэлж хүндэлж яваарай гэж хүсмээр байна. Баярлалаа. Дэмжигч Баян Улгийн аймгийн худалдаа үйлчилгээний цам гар өгөөж компани. Тэмцээний хувьд бол ер нь Бржансали аяны одоо он сувсах гэсэн дугаа оролцсон байгаа. Казак түмнийхээ тэр өвд соёл бас тэр уурлах тэр домбрын тухай тэр хувцс ямар нэгэн тийм юугаар одоо тийм утгатай тэг өвд соёлын утгатай дуусан. Тэг хувцсны тухай юмд болохоор за одоо энэ дуун дээр зөрүүлж одоо казак ард түмний өвд соёл эрхэмлэх тийм юугаар ингээд ойлцсон байгаамаа. За энэ малгайныхаа хувьд ярих юм бол одоо энэ нөгөө дээр нь нөгөө шар шуугны үтээр ингээд хийгддэг. За энэ ямар учиртай вэ гэхээр одоо миний мэддэг юм болохоор энэ шар шуугны үүтэн дотор нь ер нь хураан судрын үсгтэй гэж ярьдаг. Ер нь одоо тэр хараал тийм одоо тийм муу юмнаас юм хамгаалдаг учраас тэ үтийг хийж гойддаг. Мэргэжлийн хувьд ярих дээр нь одоо дуулах байгаа дуун дээр зөрүүлж өөрөө ерөнхий нөгөө ски загвар гаргаж өгсөн байгаа ойдлын газарт. За одоо би ийм хувцас ойдлмаар байна, хэмиг нь ийм байх ёстой гэдгээ бас би өөрөө загвар гаргаад 70 настай гэсэн баха. Тим ими маань ингэж өөрийн гараар ингэж ойж өгөөд надаа ингэж бүр ийм гой хувцас ингэж ойж өгсөн байгаамаа. Энэ домбрын тухай болохоор ер нь энийгээ ч гэсэн энэ дуун дээр өөрөө зөрүүлж одоо ийм гоёлоо өөрөө зохиогоод одоо эн чинь цэвэр цайлган мөнгөөр ингээд одоо коноп ингээд өөрөө гоёлоод хийгдээд одоо энэ толгойн хэсэг дээр нь бүх одоо хоёр шигч байдаг л да. Энийгээ ч гэсэн өөрөө ингээд өөрөө загвар гаргаад ингээд хийгдсэн байгаа.
Энэ чинь манай Казак ард түмний үндэсний хөгжим гэж ярьдаг. За энэ чинь болохоор 3000 жилийн түүхтэй. За одоо бас энэ чинь бас өөрөө ийм стандарттай хийгдэх нүүрний хэсэг гэж ярина. За энэ хэсэг маань хүзүүний хэсэг, энэ хэсэг маань толгойн хэсэг гэж ингэж хийгддэг. За энэ чинь болохоор одоо бүтэн модоор ингээд ухаж хийгдсэн байгаа. Одоо тийм айгүй чанартай тийм одоо ингээд яг стандарт домбор гэсэн үгтэй. Дууныхаа хувьд бол ер нь өөрөө яг чаддаг бас өмнө өөрөө дуулж байсан дуу байсан. Гэхдээ за тэрий одоо шүүгчийн хувьд болохоор ер нь маш юм өндөр одоо юу гэж хэлдэг лээ? Тий. Тий сэтгэл нь маш өндөр байсан. Тэгээд маш гоё хүлээж авч ирсэн. Тэгээд хувцсан ч гэсэн маш гоё байна. Казак ард түмэн маань ийм гоё юм хөдөлмөртэй гэдгийг бас ингэ харуулж өгсөнд баярлаа гэж бас хэлцээ. Дараагийн шатны дуу маань ер нь бол бэлэн байгаа. Одоо дараагийн шатанд бас энэ домброор бас дуулна. За одоо утгагүй болгож байгаа Наурзын баяраар мэдлэгээ дэвшүүлж ард иргэдээ бас мэдлэгээ дэвшүүлье. За одоо энэ дуу маань болохоор өвөө эцэг маань Казак байсан болохоор гэсэн дуу. Тэгээ та бүхэн бас хүлээн авна уу? Эрхэм мөндөд үзэгчдээ Казак түмний үндэсний баяр Наурзын баярт зориулан Монгол улсын баруун хязгаар Баян Үлгийн аймгаас Баян Үлгийн аймгийн 13 сумаас зохион байгуулж байгаа өнөөдөр Баян Үлгийн аймгаас Монгол түмнийхэн өнцөг булан бүрт үзэгч түмнийхэн айл гэрийнхэн хойморт хүрч байгаа Баян Үлгийчүүд дуулж байна тэмцээний уралдааны 1-р шатны 15 дахь оролцогчоор энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Ингээд өнөөдөр Казак Уранхай Тава дөрвөд түмэн маань ардын сайхан дуугаа дуулж аялгууд сайхан домбрын гэгшгэнд Наурзын баярыг Монгол даяараа өргөн дэлгэр тэмдэглэж байгаа. Энэ гайхамшигтай мөчөд бидний уралдааныг шүүн тунгаан явуулсан эрхэм шүүгчдийн үлгийчүүдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна. Баян Үлгийчүүд дуулж байна уралдааныг дэмжиж байгаа. Баян Үлгийн аймгийн засаг даргын хамгийн газар иргэдийн хурал, Баян Үлгийн аймгийн хөгжим драмын театр, мөн одоо хувийн компаниуд, Илан Парам, мөн одоо бусад дарига Медина ресторанууд дараагийн дугаартаа ч гэсэн би нэрүүдийг нь алдаршуулах өнөөдрийн соёлын өвийг дэмжсэн Монголын баруун хязгаар Баян Үлгийчүүдийн ардын авьяастуудынхаа урлагийг дэмжсэн эрхэм хүмүүстэй эрхэм байгууллагуудаа зохион байгуулагчдын өмнөөс баярлаж байна. Ингээд өнөөдөр икэл домбрын уянгалах энэ сайхан үлгийн нутгаас ижийн үрс ижил заяатай үлгийн сайхан нутгаас ирсэн хүн буцамгүй дулаан энэ сайхан нутгаас Баян Үлгийчүүд дуулж байна. Уралдаанд ТV шоу маань энэ удаагийн дугаарыг та бүхэндээ хүргэлээ. Дараагийн дугаартаа улам ирч хүчтэй, улам сайн сайхан оролцогчдыг та бүхэн харна гэдэгт эргэлзэхгүй би итгэж байна. Ингээд Баян Үлгийчүүдийн дуу хоорыг сонссон Монгол түмэндээ эрүүлийг саруул сайхан бүхнийг хүсэн өрөөж, сүрээр дараг чимээх гал морин жилдэн үргэлжих хиймэрл ундаан өөдрөг байхын сайхан эрүүлийг хөтлөгч Аскагийн зүгээс үсэрэж байна. Баярлалаа та бүхэндээ. Дараагийн дугаард уулзлаа. Түр баяртай.